Анагаах ухааны Инрэл коллеж үзүүлж байна. Сайн байцгаана уу? Инрэл коллежийн солихоо ерөнхий эрдмийн тэнхимийн багш Цэцэгмаа байна. Өнөөдөр би та бүхэнд эмнэлзэн ур чадварын танхимаа танилцуулахаар бэлтгэсэн байгаа. За тэгэхээр манай эмнэлзэн ур чадварын тэнхимд маань совилогч хөтөлбөрөөр, совилгын хөтөлбөрөөр суралцж байгаа бүхэл оюутнууд маань эмнэлгийн нурийн орчныг бүрдүүлсэн ийм нөхцөлд совилгын төслийн үйлчилгээг хэрхэн яаж үзүүлэх вэ гэдэг энэ арга барилд суралцдаг байна. За жишээ нь яалтаа тусламжийн тасаг яалтаа тусламж шаардлагатай хүнд өвчтөнд үзүүлэх тусламж үйлчилгээг үзүүлдэг байгаа. За тэгээд дээшлээд хэвтрийн хүнд өвчтөнд үзүүлэх ёстой бүхий л совилгын тусламж үйлчилгээ асаргаад эндээс суралцдаг байгаа. За мөн төрөлцсөн совилгын тусламж үйлчилгээг үзүүлэх гэх мэтчлэн совилогч хүний эзэмшил зохих мэдлэг чадвар хандлагыг бид нар энэ эмнэлзэн тэнхимаараа олгодог байгаа. Тэгэхээр сургуулийн маань гол арга зүй ямар арга зүй дээр тулгуурлаж явдаг вэ гэхээр ерөөсөө бүлгээр ажилуулах, багаар ажилуулах, асуудал суурилсан энэ аргыг ашиглан бүхэл энэ совилгын тусламж үйлчилгээ үзүүлдэг багцуудыг ямар тусламж үйлчилгээ үзүүлэх гэж байгаа вэ гэдгээрээ сонгож аваад оюутан хийж сурдаг байгаа. За тэрнээс гадна эрүүл мэндийн сайдын тушаал шийдвэр мөн удирдамж хөтөлбөрийн дагуу стандартын дагуу суралцж байх хугацаанд оюутнууд маань бүхэл зүйлийг сурч гардаг байгаа. Ингээд та бүхнийг манай Инрэл коллеж дээр суралцахыг урьж байна.